Цагаан зэрийн хамгааллын асуудлаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хүргэж байгаа. Хүрээлэн амьд ертөнцийн цувралын 2 дахь дугаар ийхүү эхэлж байна. Өнгөрсөн дугаарт бид Дорнод Монголын цагаан зэрийн хууль бус аг нуурын сэтгэл сэрдэхийлгэн баримтуудыг хамтдаа харж, өмөх мах, сөөм эвэрнээсэн болж тоо толгой, тархас нутгийн тасралтгүй буурч байгаа тухай өгүүлсэн. Харин энэ удаа цагаан зээртэй занал хийлж ирсэн. Засч залруулахгүй бол цаашид ч аюул занал учруулсаар байх нэгэн алдааны тухай өгүүлэх болно. Ингээд нэвтрүүлгийн эхэлье. Цагаан зэрийг бид Монголын хээр талд хизээнээсэн элбэг байсан. Тэр чинэгрийн сайн мэднэ гэж боддог, бас хайхрамжгүй ханддаг. Их талын экосистемийн инженер гэгдэх цагаан зэр 20 дугаар зууны хөгжлийн бараан сүүдэрт нэг бус удаа дайруулжээ. Эрстэс, хатуу уур амьсгал, ган зууд, халдварт өвчин, талын түмэр, малын бэлчээрийн давхцал, араатан амьтдын дайралт, уул уурхай, төмөр зам, хууль бус аг нуур зэрэг олон аюул цагаан зэрийг энгүй их талд хүлээж байдаг. 1940-од онд Монгол оронд 4-өөс 5 сая толгой байсан цагаан зэрийн тархас нутаг хумигдж, тоо толгой нь жилээс жилд хоригдсоор 21-р зуунтай золголоо. Яагаад чухам өнгөрсөн зууны 40-50-ад оноос эхлэн тархас нутаг тоо толгой нь хоригдсон хэрэг вэ? Цагаан зэр бол одоо бидний хөгжилгэд нэрлэж байгаа тэр атар газар эзэмшсэн энэ төмөр замыг тавьсан тэр 50-60 жилийн өмнөх түүхээс өмнө бол тархас нутаг хамаагүй өргөн байж л дээ. Бүр хаа байсан баруун алтаагаас зүүн талд тэр үүдэлдэг байсан гэж. Манай судлаач Лавсрахын ярих нь бол тэр чуун голоор одоо одоогийн Казахстан нутаг шүү дээ. Баруун зах нь бол тархас нутаг нь тийм байсан гэж. Одоо гэтэл бол энэ төмөр замаас баруун тишээ бол тун ховор завхны дөрвөлжин сум хомын тал. Тий. Хамгийн цаад баруун хязгаар нь. Тий. Тэгээд одоо цагаан зэр чинь бүхэнтэй хамт тэр овс мэтэр гэл тун цөөхөн гол үндсэн популяц нь бол энэ битэрийн зогсож байгаа замын зүүн гар талд одоо Дорноговын зүүн тал тэгээд Сүхбаатар дорнд Хинтий гэл. Төмөр зам цагаан зэрийн тархас нутгийг хуваан хомсноор нүүдлийн зам нь хаагдж, одоо төмөр замаас баруун талд үндсэндээ зээргүй шахан болоод байна. Өнөөдөр цагаан зэрийн тархас нутгийн ердөө 8 орчим хувь нь л тусгай хамгаалалттай газарт хамрагдж байгаа юм. Өргөст тороор таслагдсан Монголын цагаан зэрийн сүрэг ийхүү 60 жилийг үзэж 60 оныг үдэжээ. Энэ 60 жилд нутагтаа зээр хараагүй, энэ амьтныг танихгүй хүний бүхэл бүтэн 2-3 үе Монгол орны төвийн болон баруун бүсэд өсч бойжжээ. Энэ хооронд бас цагаан зэрийн тархас нутагт нь газар хагалж, хот суурин босгож, зам харгуй барьж, хашаа тор татаж ирсэн. Харамсалтай нь ингээд нэг хэдэн зэр харах дээр л ерөөсө шүлэнгтэй ингээд нэг өнгөө мах гүйж байгаа юм шиг л бодоод ингээд дахиад тал тийсэн үргээгээд энд нэг 400-500 зэр байна. Энийг бүр тараагаад өөр хэд хэдэн хэсэг болгоод хуваагаад тавьчихлаа. Төмөр зам барихаас өмнө цагаан зэр хэрхэн нүүдэг байсныг бид харж байна. 20 дугаар зууны 30-аас 60-аад онд буюу төмөр зам тавьсны өмнө ба дараа зээрийн нутаг ийхүү өөрчлөгдөжээ. Цагаан зэрийн бараан түүх ингэж л эхэлсэн билээ. Багтан магтдаг найрамдлын ган зам маань цэрэг дайн, эдийн засаг, геополитикийн ач холбогдолтой болсон гэдэг чи зэрлэг амьтдын нүүдлийг хааж орхисныг тухайн үед хэн ч ярьсангүй. Тэр үед нүүдлийн амьтдад зориулсан гарц байгуулах стандарт ч гэж байсангүй. Хий гэж хэн ч санаа тавьсангүй. Энэ тухай Монголын хээр талд төмөр зам тавигдсанаас хойш 60 жилийн дараа л ярьж эхэлжээ. Цагаан зэрийн тархас нутгийг 2 хэсэгт хэрчин хуваалсан Монголын төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхэлдэг.
Анх 1938 онд Улаанбаатар Налайхын хооронд 43 км урттай нарийн төмөр зам. 1938-аас 1939 онд Дорнот хязгаарт Ирээн цав Баян Түмэнгийн 268 км төмөр зам тавьжээ. 1947 онд Зөвлөлт холбоот улсын Наушкийн өртөнөөс бүгд найрамдах Монгол ард улсын нийслэл Улаанбаатар хот хүртэл төмөр замын барилгын ажил эхэллээ. 2 жилийн хугацаанд Наушк Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгажээ. Харин Улаанбаатараас замын үүд хүртэлх төмөр замыг 1953 оноос эхэлж 1955 оны эцсээр 700 гаруй километр замыг хүлээлгэн өгсөн байна. Баримт 1. Монголын умбат хилээс өмнөд хил хүртэлх төмөр замын урт 1115 км юм. Баримт 2. Сүхбаатар замын үүдийн төмөр замын туршид 508 гүүр, 35 өртөө зүрлэг бүхий, олон тосгон суурин бий. Баримт 3. Төмөр замыг эхнээс нь дуустал туран хашаагаар тусгаарласан бөгөөд зэрлэг амьтдын нүүдлийн стандарт хангасан гарц нэгч байхгүй. Энэ бол зэрлэг амьтдын нүүдэл шилжилтэнд зориулсан нүхэн болон гүүрэн гарц байхгүйгээс туран хашаанд өлгөгдөн өгсөн зээр. Энэ бол манай төмөр зам дагуу хэдэн 10 100-аар нь харж болох түгээмэл дүр зураг юм аа. (2016 оны өвөл орсон их цасны үеэр зүүн аймагуудаас баруун тийш нүүдлэх гэж төмөр замын туронд тулаад өлгөгдөж өгсөн зээрийн тоо 5,000-д хүрч байлаа. Тэр олон зээрийг зөөж болох гэж баггүй ажил болжээ. Стандарт хангасан нүхэн гарц байхгүйгээс жилдээ хэдэн зээр ингэж өргөст туронд өлгөгдөн тарчилж амь тавьдаг тухай тоо мэдээ Монгол улсад байхгүй. Замын цагдаагийн газрын мэдээлэлээр 2007-оос 2011 онд 295 зэрлэг амьтан зам тээврийн ослын золиос болсон гэсэн тойм төдий хуучирсан тоо баримт байна. Харин 2015 онд Чихмелаасан зөв эхлэлийн тухай мэдээ дуулсан нь нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол улс Төв Азийн орнуудаас анх удаа баталсан явдал байлаа. Ингээд нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандарт гэж юу вэ? Одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын төрийн бус байгууллагууд хамтраад тал хээр болон говь цэлийн бүсэд энэ туруутан амьтдад зориулсан гарц гармын стандартыг боловсруулсан байж байгаа. За энийг бол 2014-өөс 15 оны хугацаанд хоёр яамны ажлын хэсэг хамтраад дээрээс нь эрдэмтэн судлаачдыг оролцуулаад ингээд нэлээд өргөн хүрээтэй судалгааны ажлыг хийж судалгааныхаа үр дүн тулгуурлаж Монгол орны говь цэлийн бүс болон тал хэрийн бүсэд баригдаж байгаа төмөр зам болон авто зам түүн дээр бол зэрлэг амьтад зориулсан нүхэн гарцыг, гүүрэн гарцыг мөн дээрээс нэг төвчний гарцыг байгуулах ийм стандартыг боловсруулж гаргаж ирсэн. Боловсруулж гаргахад бол эрдэмтэн судлаачд мөн дээрээс нь олон улсын зөвлөхүүд мөн дээрээс нь олон улсад энэ нүүдэлдэг зүйл амьтад дээр өргөн хэрэглэж байгаа стандартууд энэ бүхнийг бол судлаж үзсний үр дүн дээр Монгол орны нөхцөл байдалд мөн дээрээс нь тухайн тал хээр говь цэлийн бүсэд тархсан зүйл амьтдын өөрийнх нь амьдралын хэв маяг нүүдэл шилжилт хөдөлгөөний онцлогоос хамааруулаад тухайн стандартыг боловсруулж гаргасан байж байгаа. Үүний бол хамгийн доод хязгаар гэх юм бол хамгийн багадаа бол 10 м өргөнтэй байна. Урт нь бол тухайн хөндлөн гарч байгаа замын нөхцөл байдлаас хамаараад бол урт нь харилцан адилгүй байна гэж тусгаж өгсөн байж байгаа. Тэгэхээр стандартыг боловсруулна гэдэг бол нэг томоохон ажил, мэдээж хийх ёстой ажил. Гэхдээ бол стандартыг хэрэгжүүлэн хэрэгжилтийг хангана гэдэг маань үндсэндээ бол хамгийн чухал ажлын нэг хэсэг байж байгаа. Дэд бүтэц байгууллагатай байгаль дээлтэй ийм стандарт барайгүй балгаар ердөө 50-60 жилийн өмнө Баян үлгий, Хөвсгөл, Сэлэнг зэрэг олон аймагт зээртэй байсныг мэдэх, санах сүүлчийн үе өнөөдөр шовтрон дуусч байна. Цагаан зээр бол Монгол оронд хамгийн олонтойгоор тархсан нүүдлийн тууртан амьтаа. Дэлхий дээр ганцхан Монголд л үлдэж хоцорсон цагаан зэр зөвхөн монголчуудын өмч биш. Гариг дэлхийн бахархал, хүн төрлөختний өв.
Өвсний соргог бэлчээрийн гарцхайн уудам талаар ирэх дураараа нүүдлэн бэлчих зээр бол амар амгалан тал нутгийн түлхүүр сүл дамтан юм. 60 жилийн өмнө баруун талаас төмөр замаар хашигдсан зээрийн зүүн тишэх нүүдлийн зам нь Орос хятадын хэлээр хязгаарлагдана. Оросын хэлд тулж очиод Анайл өргөст торонд тулан өлгөгдөж байгаа өр өвдөм хувь заяа бол түүнийх юм. 2000 онд Оросын холбооны улсын хил дээр 100 мянга гаруй цагаан зэр очиод торонд тулаад гарч чадахгүй байлаа. Нутаг хаан хилд тулсан Монгол зэрийн гэрэл зургууд Оросын хэвлэлд ингэж гарчээ. Нүүж гүйж явдаг зэрийн сүрэг маань ингэж нүүх газаргүй түгжигдэх болжээ. Энэ амт бол зөвхөн Төв Аз тархсан өөр дэлхийн өөр хаанч байхгүй гэсэн. Казахстанд хүртэл тархдаг байсан цагаан зэр Казахстанд байхгүй болсон. Оросын холбооны нутагт бол үндсэндээ баруун тийш манай Баяулгүйгээр дамжиж гардаг байсан зэр байхгүй устсан тийш. Одоо зөвхөн энэ горонтой хойтлоор одоо даварын дахин газрын нутагт хэдхэн цагаан зэр нэг 3-4 мянга хүрэхгүй шахуу цагаан зэр манай нутгаас орж үлдсэн. Одоо цас цуднаар орж үлдсэн цөөхөн байгаа юм биш үү? Хятадын нутагт бол би найдлагын хятадтай уулзч бас асууж байсан. Тэгвэл үндсэндээ цагаан зэр устсаа ер нь бол байхгүй. Байгаль зэрлэг амьтан хамгаалах олон улсын конвенц гэж байдаг. Тэр конвенцийн их хүчвэрийг хадгалдаг Германы байгаль орчны яамны төрийн нэрийн бичгийн дарга нь бол Азад анхудаа энэ стандарт гарлаа гэж өөрөө бол аль биесээр хэлжсэн. Өндөр хөгжилтэй орнууд хөгжлийнхөө шатанд бас л дэд үтсийнхээ шугам байгууламжуудыг шийдэж байхдаа бол зэрлэг амьтдаа хамгаалах гарц гармыг орхигдуулснаар бол дахин төлөвлөлтийн асуудлаар шийдсэн гэж ирсэн. Тэгэхээр энэхүү байгууламжийн өвдөг зардлын бол 3-аас 4 дахин өссөө. Ийм учраас санах анхныхаа төлөвлөлтөөр бол зэрлэг амьтдаа хамгаалаач. Монгол орн бол ихээхэн ховор зэрлэг амьтд бол улаан номонд орсон амьтд бол их байгаа учраас одоо дэлхийн хэмжээнд хамгаалах шаардлага бол тавигдж байна гэж олон улсын байгууллага зөвлөмж болгоод стандарт хийсэн. Аль болохоор хүнээс зайдуу газраар бол одоо хэвчлэн нүүдэлдэг тул энэ стандартын дагуу барсан барилга байгууламжууд яг ажиллаж гэнэ үү гэдэг дээр бол бид нар одоо тодорхой хэмжээний камерын хяналт тавьж өгч мониторинг хийх хэрэгцээтэй байгаа. Одоо хөөж бичгтийн төмөр зам дээр бол бас гарц гармын асуудлуудыг зэрлэг амьтанд ээлтэй байдлаар шийдэж байгаа. Тэ зүүн нь бол батлагдсан. Төмөр замын тухайд бол зэрлэг амьтдад нэг сөрөг нөлөөтэй байдаг бол төмөр торны асуудал манайд л асар ихээр хөндөгддөг. Энэ төмөр торны асуудлыг бол одоо тодорхой хэмжээгээр стандартт бас байвал ямар байдалтай байх, аюулгүй тор байх энэ чиглэлүүдийг бол бас хэлбэрүүдийг тусгаж өгсөн байгаа. Ингээд бол хөөж бичгтийн төмөр зам дээр бол төмөр зам энэ дагуудаа бол төмөр торгүй байхаар шийдэл бол одоо явагдаж байгаа. Баримт 1. Монгол орны төмөр зам дээр 451 гүүр байгаагаас 11 металл хийцтэй 440 төмөр бетон гүүр байна. Гэвч эдгээр нь зэрлэг амьтдын нүүдлийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилгоор баригдаагүй учраас харин ч хаалтбал чувирчээ. Баримт 2. Судалгаагаар говийн болон зүүн бүсд шинээр төмөр зам тавихын цагт цагаан зэрийн тархас нутаг 9 хуваагдах болно. Баримт 3. Шинээр баригдах төмөр зам зөвхөн цагаан зэргэлтгүй бусад нүүдлийн туруутнуудад ч сөргөөр нөлөөлж мэдхээр байна. Хулан хар сүлтийн тархас нутаг 7 хэсэгт хэрчигдэн хуваагдах болно. Тийм ээ. Нэрт сэтгүүлч Ганга ахсны хялгант талын цагаан зээр хар цээр бишээ гэдэг нийтлэлд өгүүлсэнчлэн
дэлхийн анхны дүр төрх болсон Монголын их талд цагаан зээрийн сүрэг нүү бэлчиж явна. Зээрийн нүүдлийн шалтгааны талаар эрдэмтэн судлаачдын дунд янз бүрийн таамаглал бий. Идэж тижэл ирж яваатай холбоотой гэсэн гаргалгаа хамгийн түгээмэл нь. Гэтэл бас сөргүүлээд өвс ногоо элбэг дэлгэр цагаарч байршлаа солин байнга л нүүж байдаг шүү дээ гэх няцаасан асуулт тавих нэг нь ч бий. Ямар ч ч тэр нүүжил, гүйжил явдаг амьт. Манай болон Америкийн судлаачид хамтран суулгасан сансрын дамжуулагч бүхий хүзөвчний мэдээллээр нас бий гүйцсэн цагаан зээрийн нүүдэл шилжилт хөдөлгөөнд 1 жилд 36,000 хавтгай дөрвөлжин километр газар нутаг шаардлагатай болох нь тогтоогдожээ. Энэ бол Африкийн Серенгетийн дархан цаазад газар нутгийн хэмжээтэй ойролцоо гэсэн үг. Нүүдэлдэг амьтдын сүрэг хоорондоо учирч чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгэн явхан эхлэл юм а гэж судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Гарцгүй, өргөст тортой төмөр зам бол тэр гүнигт төгсгөл рүү хамгийн хурдан аваачих мөхлийн зам байх болно. За тал хэрийн болон говь цөлийн бүс нутагт одоо нүүдэлтэй амьдрэх зүйлүүд бол өрмөц сонцлогтой байдаг. Жишээ нь цагаан зээр, одоо хар сүлт гэдэг энэ зүйлүүд бол одоо бөөнөрөө сөрөглөн амьдардаг. Нүүдлэгттэй ч гэсэн одоо хэдэн зугаараа нүүдэлдэг учраас нэлээд өргөн одоо коридор хэрэгтэй. Энэ учраас бол энэ стандартад бол 10-аас доошгүй метрийн өргөнтэй байх, 3-аас доошгүй метрийн одоо өндөртэй байх гэсэн энэ заалтуудыг бол ингэ зааж өгсөн байж байгаа. Тэгвэл бол одоо ойд хэрийн болон одоо өндөр уулын амьтад бол харьцангуй одоо өөр зам төрхийн онцлогтой. Өөрөөр хэлбэл одоо нүүдлэгтэй бол ингэ сүргээрээ нэлээд том ареал нутгийг бол эзэлж коридор үүсгэж нүүдэлтгүү. Тодорхой одоо зам жимийг ашигладаг байгаа. Тийм учраас бол бас энэ стандарт нь бол харьцангуй одоо бага зай талбайд хамрах одоо өргөний хувьд гарц гармны хувьд бол харьцангуй бага зай талбайд хамрахаар бол хийгдэх байх гэсэн одоо ийм урьдчилсан судалгаатай байгаа. Энэ стандартыг цаасан дээр батлаад орхих бос амьдралд хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм а. Урд хойд хөлийг холбосон төмөр зам шиг урдын алдаагаа дахин давтаж болохгүй нь мэдээж. Хэрвээ тэгвэл төмөр замын зүүн талд үлдсэн гол сүргийн тархас нутгийг дахин хэрчиж хуваана гэсэн үг. Доронтоос ингэж ирж байгаа зээр бол төмөр зам тулаад гарч чадахгүй буцаад ингэж явах жишээтэй. Төмөр замын хоёр талаас нь зээр бариад баруун талаас нь зүүн талаас нь зээр бариад ингэж хөдөлгчлээд үсгэд 10 хэдэн зээр бүгд ерөөсөө төмөр замынхаа тороо гарч чадахгүй. Ингээд тэгээд дээр нь бид нар төмөр замынхаа дагуу Улаанбаатараас Самуут хүртэл яваад яг ингээд сэг зэмийн судалгаа хийж байгаа юм л та. Тэгэхээр чинь ерөөсөө төмөр замын одоо тэр өргөс торонд өргөгдсөн. Төмөр зам бол улс орны хөгжилд маш их чухал ажил бүгдтэй гэдгийг бид бүгд мэдж байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан ч гэсэн энэ асуудлыг бол яг тийм байдлаар хүлээж авч байгаа. Гэхдээ энэ дэд үдсийн асуудал маань тухайн газар нутагт амьдардаг
тал хэрийн туруутан амтны нүүдлийн замыг яг тэр чигээр хааж боосон. Одоо жишээл Улаанбаатар, Москва, Бээжин гэсэн энэ замуудын адилаар ингээд тусгаарлаад байх асуудал бол нөгөө бидний яриад байдаг тогтвортой хөгжлийн асуудал яг эсрэг болчиход байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнх нь мэдэхгүй байгаа тэр ач тустай шин чанарыг нь хадгалж үлдээх гэдэг байдлаар ч гэсэн энийг тайлбарлаж болно л доо. Үнийг тайлбарлахад бол Монгол гэрийн жишээг авахд их сайхан байдаг. Ягаад гэж байгаа гэхээр манай Монгол гэр бол бид нар ингээ байрна. Монгол гэр чинь маш олон төрлийн эд янз бүрийн хэрэгслүүд ордог. Уйн, хам, тоон, туурга, тиймээ дээвэр, бүслүүр, хошлом. За тэр ч байтугай нөгөө гэрээ мандаг манаасны шороо хүртэл ингээд бүгдээрээ л Монгол гэрийн нэг хэсэг болоод явдаг л да. Тэгэхээр энэ манаасны шороог одоо өнөөдөр хэрэггүй юм гээд авах. За дээрэс нэг ханных нэг үдэрийг нь авах. За гэх мэт ингээд янз бүрийн асуудал гаргаад ирэхэд нөгөө гэр маань ямар ч л байсан байж л байна. Тэгэл нэгэн цагт нэг юмнаас нь болоод нөгөө гэр маань яг ингээл унна. Тэгэхээр энэ яг унж байгаа үед л салгаж авсан тэр эд анги маань нөгөө Монгол гэрийн оршин тогтноход хамгийн чухал үүрэгтэй байсан юм уу? Аль эсвэл бүр урд нь авч хайсан нөгөө шороо чулуу тийм ээ манаасны шороо энэ төр маань хэрэгтэй байсан юм уу гэдэг бол яг шинжлэх ухааны талаас ингээ аваад үзэхээр маш их нарийн уялдаа та асуудлууд байдаг л да. Яг энэтэй адилхан жишээлбэл энэ тал хэрийн зэрлэг туруутан амтны нүүдэл, туруутан амтан маань өөрөө байгальдаа маш их үүрэг оройлтой байдаг. Одоо өнөөдөр бол дэд үтцийн хөгжлийг ч авч явъя. Дээрээс нь байгаль орчныхоо энэ тогтвортой байдлыг ч гэсэн авч явъя гэсэн үгнээс энэ стандартыг мөрдөөд дагаад ажиллах нь маш чухал гэж үзэж байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангаас. Хэдхэн жилийн өмнө Америкийн судалгааны баг Дорнод Монголын талд 270 мянган толгой бүхий авраг том сүрэгтэй таарснаа дуу алдан тэмдэглэсэн байдаг. Ингэж нэг дор олон 100 мянгаараа нүүдэлдэг амтан дэлхийд ховор юм а. Зууны турш хүн байгальтайгаа шүтэлцсэн амьдарч ирсэн ариван бас ариун түүх өвөг дээдсийнхэн агуу философийн үндснийг алдахгүй авч үлдэх нь бидний үүрэг юм. Их нутагта зээр харсан сүүлчийн үеийн бид байх ёсгүй. Дараагийн олон үе маань Тэнгэрийн хаяатай залган тал дүүрэн бэлчих гайхамшигыг харан дуу алдаг. Зөвхөн Монголын гайхамшиг их талын сүлд бол цагаан зээр.